Сайн байцгаана уу? Би энэхүү видеогоор дамжуулан нэгэн картын тоглоомыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Энэ бол солиором. Солиором гэдэг нь сөөвөл буюу сэтгэл зүрэх, солиором буюу нар тусдаг өрөө гэсэн хоёр үгний нийлбэр бөгөөд сэтгэл зүрхийг гэрэлтүүлэгч гэсэн утгыг илэрхийлж байна. Солиором нь 50 ширхэг өөр утга санаа, үнцгийг харуулсан сонирхолтой гэрэл зураг ба 4 асуулт бүхий картаас бүрдэнэ. Тэгэхээр яах вэ гэхээр солиоромыг 2-5 хүн тоглож болно. Тоглоомыг удирдах хүн нь 50 ширхэг зураг бүгдийг нь дэлгэж тавина. Асуултын картан дээрх асуултаас асууж хүн бүр өөрийнхөө хариултанд тохирох 1-3 зургийг сонгоно. Үүний дараа яагаад энэхүү зургийг сонгох болсныг асууж ээлжлэн ярих хэрэгтэй. Энэ мэтчилэн дараагийн асуулт руу шилжээрэй. Солиоромыг ашиглан бусдад яриа өрнүүлэх нь ямар ашиг тустай вэ гэвэл амьд харилцааг бий болгох, цагийг үр дүнтэй өнгөрөөх, сэтгэл засал хийхэд ч ашиглаж болно. Өнгө үзэмж сайтай, төмөр савлгаатай, бас жижигхэн тул авч явахд авсаархан. Хэрвээ та хэрэг сэтгэгч бол эсийн бүлэгтэй болон хараахан итгэгч болоогүй хүнтэй яриа өрнүүлэхэд тань тусална. Хэрвээ та солиоромыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.